Грэди Стас буюу хавчин хүү циркийн гаж үзүүл хүчтийн нэг байжээ. Түүний хөл гарын хуруунд хоорондоо наалдсан байсан тул гавчны сарвуу шиг харагдаг байв. Үүнийг электродактил гэдэг. Үүнээс болоод хүү явж чаддаггүй дохоогоороо бие чирэн мөлхдөг байсан аж. Аав нь ч мөн электродактилтэй байсан бөгөөд Грэди хүүхд байхдаа аавтайгаа хамт циркийн үзүүлбэрт оролцдог байсан юм. Грэди 2 удаа гэрлэж 4 хүүхэдтэй болсны 2 нь мөн электродактилтэй төржээ. Тэд өөрсдөө гавчин гэр бүл хэмээн нэрийдэж газар сайгүй аялан үзүүлбэрээ үзүүлдэг байв. Харамсалтай нь Грэди 2 хүн талаасаа ихэд түрэмгий нэгэн байсан аж. Арх ууж гэрийнхнийгаа үгээр дайрт тавьшиж түүгээр ч үл барам архитан согтуурж агсам тавьж байхдаа охиныхоо сүйт залууг хөнөөж орхисон юм. Гэвч түүний тусгай хэрэгцээг хангаж чадах хорих газар байгаагүй улмаас 15 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Хэсэг хугацаанд Грэди уухаа болсон ч удалгүй эргэн архинд орсон тул гэрийнх нь залхаж хөнөөхөр шийджээ. Ингээд 1992 онд Грэдигийн анхны эхнэр хүүгийнхаа хамтаар өөр нэгэн циркчин Крис Вянтиг хөсөлж нөхрөө хороолгосон бөгөөд өөрөөсөө 2 дугаар зэргийн хүн амны хэрэгээр ял сонсож шоронд орсон билээ. Мертл Корбын 2 арцаг гадна дот нь 2 бэлэг эрэхтэн 4 хөлтэй байсан юм. Энэ ховор тохиолдлыг Дипигус гэж нэрлэдэг. Тэр ихээс 9 үлээ байсан ч ганцаараа юм онцгой болт төрсөн ажээ. 13 наснда охин циркийн жүжигчин бол чамгүй өндөр цалин авдаг болсон ба 18 наснда ажиллаа орхисон юм. Жилийн дараа Мертл гэрлэж жирэмсэн болсон ч зүүн умайдах хүүхэд ихийнхээ амь насанд ноцтой аял учруулсан тул үр хөндүүлэхээс аргагүй болсон байна. Гэхдээ энэ харамсалтай явдал түүний хожимын амьдрал саад учруулаагүй юм. Учир нь тэрээр 5 эрүүл хүүхэд төрүүлж чадсан билээ. Хүмүүс баруун умайдаа хүүхэд олсон зөв болсон гэж үздэг ба Мертл эгэл жирийн ад жаргалтай амьдрал туулж 1928 онд нас барсан байна. Стефан Бибровский 1890 онд бусад бүгд хэвийн 6 хүүхэдтэй Польшийн нэгэн айлын 4-р хүүхэд болон мэндэлсэн юм. Тэрээр 1901 онд цирктэй хамтран шоу ертөнцийн карьераа эхлүүлжээ. Леонел Арслан нүрд хэмээн нэрлэгдсэн тэрээр гимнастикийн үзүүлбэр үзүүлж давцан дээр зогсоод сониуц зантай цугласан олонд өөрийн амьдралын түүхийг өгүүлдэг байжээ. Арслан нүрдгүү харанхуйд харах чадвартай, гарын алга, хөлийн уул зэргээс бусад биеийнх нь бүх хэсэг тэрчгтэй өсөр хучигдсан. Түүний нүрийн үс нь 20 см, биеийнх нь үс нь 15 см урттай байсан аж. Тэрээр харагдах байдлын хувьд аимшигтайж үнэхээр гайхалтай хүн байжээ. Төгс хувцаслаж 5 хэлээр төвгүй ярьдаг байсан ба маш сайн боловсралтай нэгэн байсан юм. Стефан 41 наснда зүрхний шигдээсээр нас баржээ. Айзак Спраг 1841 онд Массачусетс мужид төржээ. Багадан бусдаас ялгарх юмгүй жирийн хүүхэд байсан ч 12 наснасаа эхлэн огцом турж эхэлсэн байна. Түүний хоолны дуршил хэвийн ердийн хэмжээгээр иддэг байсан боловч жинэн зогсолтгүй хасагдсаар байжээ. Эцэг эх нь хүүгээ халамжсаар хорвоогийн жамыг даган ертөнцийн мөнх хүсийг үзүүлсэн юм. Спраг эмзэг турхан байсан тул ажилд орж чаддаггүй байсан ба харж хандах хөнгүү болсон тэрээр амь зуухын тулд Барнумын цэрэгт орж аялан тоглолтод оролцдог болжээ. Дараа нь Барнумын музейд ажилд орж тэнд их нэртэйгээ танилцсан гэр бүл болж эрүүл чирэг хүчрхэг 3 хүүтэй болсон юм. Харамсалтай нь түүний жин хасагдсаар байсан тул 167 см өндөрөөр 19.5 кг жинтэй болтлоон турж үүнээсээ болоод амьсгал тасалдах бактериа өвчнөөр 1887 онд нас барсан байна. Пенни Мисс Мелроуз өвчтэй байсан юм. Түүний хөлөнд их хэмжээний шингэн бий болж хоримтлагдсан бөгөөд Мелроуз нь тун ховор тохиолдог өвчний тоонд ордог аж. Миссийн эцэг их ах トゥ нар нь эрүүл байсан бол өөрийнх нь тавхаа 41.3 см болтлоон томорч тусгайж хэлсэн гутал өмсдөг байжээ. Мисс Англиас Америк руу шилжин ирж циркийн жүжигчин болсон ба хачирхалтай хүмүүсийн музейд ч бас үзүүлэн болдог байсан юм. Үүнийхээ ачаар 7 хоногт л $150 олдог байжээ. Тэрээр гэрлэж хүүхдтэй болсон ч хүүхэд нь төрөөд удаагүй байхдаа үүд болсон байна. Түүний бие ч өдөр их тусамд орцсоор төрсөн нутаг Охайдаа ирээд удаагүй байхдаа 1892 онд нас барсан байна. Мисс Эрдэн 39 настай байсан ч хөлдөх шингэнээс нь болоод цусны эргэлтэнд нь ихээхэн саад учирч 52.1 кг жинтэй шавилхан бие нь энэ хүндрэлийг тисч чадаагүй байжээ. Францеско Лентини 3 хөл 4 тавхай 16 хөлийн хуруу 2 эр бэлэг эрэхтэнтэй байв. Түүний 3 хөл харилцан адилгүй урттай байснаас алхаж явахт нь ихээхэн хүндрэл учирдаг байжээ. Гэхдээ илүү эрэхтэндээ бусад хүмүүсээс ялгаатай нь Лентини 3 дахь хөлөө хөдөлгөж чаддаг байсны дээр бүр бөмбөг өшгөлдөг байсан аж.
Франциско 30 наснда Америкийн иргэн болж Тереза мөрийг их бүсгүйтэй гэрэлсэн юм. Хосууд 90 сар бол 4 хүүхэдтэй болсон бөгөөд Франциско 77 наснда хорвоог орхижээ. 30 жилийн турш циркийн жүжигчин хийхдээ тэрээр олонний дунд соёлж боловснороо алдаршиж хаан хочтой болсон билээ. Тэрээр хэрхэн өөрийгөө ялан дийлж амжилттай циркийн үзүүлбэрчин болсон тухайгаан өөрийн номондоо бичсэн байдаг бөгөөд би энгийн хос гутал авдаг, нөгөө өрөөсөн гутлыг хөлөө алдсан хүнээс худалдаж авдаг хэмээсэн байна. Лазарус болон Жонес бол хамгийн эртний Сиамын эхрүүдийн тоонд ордог Италийн эхрүүд юм. Лазарус ухаалаг, царайлаг бүгдийг хийж чаддаг байсан бол Жонес цээжин би нэг хөлтэй байнга нүдэн анаатай аман нээлттэй байдаг байв. Мөн шүлсэн үргэлж гоожиж гиншиг дуувай гаргадаг байсан аж. Тэр ярьж хүнтэй харьцаж чаддаггүй парзи тэхэр байсан юм. Үзүүлбэрийн бусгаар Лазарус хүмүүсийг айлгаж анхаарал татахгүй тул Жонесыг бүтээждэг байсан ба тэдний яаж өөд болсон тодорхойгүй үлджээ. Гэхдээ дотоод эрхтүүд нэг байсан тул аль нэг нь нас барахад нөгөө нь дагаж өгсөн баталгаатай юм. Элла Харпер үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн охин байсан юм. Гэхдээ хүмүүс түүн рүү хараад хөөрхөн царайг нь биш, гачин жигтэй бие галбирыг нь анзаардаг байв. Тэрээр арагшаа нугларсан хөлтэй төржээ. Явах ямар ч боломжгүй байсан учраас эмч нар түүнд хагалгаа хийж хөлийг нь өргөж ширгүүлж өгсөн гэдэг. Ийхүү охин дөрвөн хүлэж явах болсон юм. Элла Харпер 1870 онд Теннесси мужид төрсөн бөгөөд 12 настайдаа циркийн урлагт хөл тавьж хүмүүс түүнийг Тэмээн охин гэж нэрлэх болов. Элла циркэд ажилд орсноор 7 хоногт $200 олдог болсон нь одоогийн ханшаар $5,000 юм. 35 наснда Элла хүнтэй сууж хүүхэд төрүүлсэн ч охин нэг нас хүрэхээс өмнө учир бүтүүлгээр нас барсан байна. Дараа нь 48 наснда нөхөртэйгээ хамт нярай хүүхэд өвчилж авсан ч мөн л 3 сартайдаа ойлгомжгүйгээр энджээ. Үүнээс 3 жилийн дараа Элла нас барсан бөгөөд түүнийг хүүхдүүдийнх нь хажууд оршуулсан гэдэг. Арнольд Хенскис ердийн ажил хийдэг жирийн нэгэн ир байжээ. Гэхдээ 30 наснда ангаа ухааны салбарынхны толгойг ашлах өвөрмөц чадраан олж нээсэн байна. Тэр элд сэлэн болон бусад хурц үзүүртэй зүйлээр нэвт хатгуулсан ч гэмтдэггүй байсны зэрэгцээ захлын хутаг хагархай шил зэргийг ажрахгүй залгидаг байсан аж. Ингээд Арнольд өөртөө Мэрийн дажоо хэмээх тайзны нэр өгч бие сүлбүүлэн жирийн хүний амьд хүрэх хэд зүйлийг залгих үзүүлбэрэн хийдэг болжээ. Гэвч Арнольд нэг л өдөр хэвтэрт орж дахин босч ирээгүй юм. Түүний үхлийн шалтгаан нь гол судасны цоорол байсан ба ердөө 36 наснда өөд болсон билээ. Люсе тун ховор төрлийн одой байсан юм. Нэг нас хүрэх үед түүний өсөлт зогссон бөгөөд ердөө 50 см өндөр байжээ. Тэр одой гэдгээсээ бусдаараа ив ирүүл байсан ба гэр бүлийнхэн жирийн өндөртэй хүмүүс байсан аж. Люсе бяцхан бие ашиглан циркийнхэнтэй нэгдэж улс орон даяар үзүүлбэр үзүүлдэг болжээ. Гэвч харамсалтай циркийн багийнхны галт тэрэг нэгэн аяллаа үеэр Невада мужийн хүйтэн ууланд засанд боогдсноос болоод Люсе биеийн дулаанаа алдаж нас барсан байна. Түүнийг өөд болох үедээ 13 настай байсан гэж үздэг аж. Ишлитцийн 1901 онд Америкт төржээ. Тэрээр 3 настай хүүхдийн оюун ухаантай төдийгүй 102 см-с дээш өсөөгүйг нь. Тэрээр микроциклийн өвчний улмаас жижиг гавалтай аливаа зүйлийг бүрэн ухамсарлах чадваргүй нэгэн болжээ. Бүтэн өгүүлбэрээр хэлэх чадваргүй байсан ч тэрээр хэд хэдэн цэрэгт ажиллажээ. Сүүлд 1932 онд Прикс кинонд дүр бүтээснээр хүмүүс танил болсон билээ. 1935 онд түүнийг циркийн сармагчтай үзүүлбэр үзүүлэгч Жорж Суртес хэмээх хүн урьдчилж авчээ. Амьдралынхаа сүүлийн мөч хүртэл ишлитцээ олон газарт үзүүлбэр сонирхуулж байсан юм. 1960-ад онд түүний өргөж авсан аав нас барсан тул асран хамгаалах хөнгүү түүнийг эмнэлгийн мэдээ шилжүүлсэн байна. Дуулж бүжиглэх дуртай байсан тэрээр эмнэлэг твцэндээ уйдаж ганцаардаг болсон ч бас нэгэн циркийн үзүүлбэрчин түүнийг эмнэлгээс гаргаж авсан аж. Ийхүү 1971 онд 70 наснда ишлитцээ нас барсан байна. Сахалт хатагтай хэмээгдэж түүхэнд мөнгөрсөн Жозепин Швейцарт төржээ. Хүмүүсийн амд амьдсан яриагаар 8 настайд нь түүний сахал 5 см байсан бөгөөд сүүлд хэмчихэд 15 см болсон байсан гэдэг. Түүнийг эмэгтэй биш эрэгтэй гэж шүүхэд өгч байсан тохиолдол гарч байсан ба тэрээр Парист багтаан зураач Бочун Клоблиятай гэр бүл болж байжээ. 2 хүүхэд төрүүлсэн ч охин нь нас барж харин хүн түүнийг дуурайсан өсөрхөг төрж байсан юм байна. Түүнийг Мадемуазель Габриэл гэдэг. 1900-аад оноос хагас эмэгтэй үзүүлбэрийг үзүүлж гисэн тэрээр 1884 онд Швейцарт төржээ.
Энэхүү үзүүлбэр нь олонний сонирхлыг багуу татаж байсан ба Америк орноор аялж олонний танил болсон байна. Габриэл хизээч ийм төрсөндөө шаналж байгаагүй сэтгэлийн асар их дэвчээр хатуужилтай үзэсгэлэн төгс ухаалаг нэгэн байсныг түүхчид онцолдог. Тэрээр 3 удаа ирсэн байдаг. Циркийн жүжигчин Мино 1910 онд төрсөн. Төрөлхийн гажиг биеийн хөгжлөөс болж түүнийг оцон шувуун хүн гэдэг байв. Түүний жинхэнэ нэрийг Рут Дэвис гэдэг. Тэр хөгжим тоглож элдв үзэсгэлэн худалдаанд оролцож 1930-аад онд Америкийн хотуудаар тоглодог алдартай шоуны гол дүр байсан гэнэ. 19-р зууны сүүл 20-р зууны ихээр хүм могоон хэмээн алдарсан принц Риндан гэхээр төрөлхийн гар хэлгүй төрсөн ч тамхи татаж зураг зурж юм бичих нь олонний анхаарлыг түн рүү татдаг байсан аж. Смит бол өөрийн биеийн уян хатан байдлыг ашиглан янз бүрийн байрлалаас хөгжим тоглож чаддаг жүжигчин. Энэ зургийг 1910 оны үед авсан байна. Шарлотта Линда Вогел 1908 онд Берлин төрсэн охин. Гэр бүлээсээ ганцаараа матрын арьстай төрсөн гэдэг. Хайрстай мэт үлдтэй харьсан түүнд энгийн амьдралаар амьдрах боломж олгосонгүй. Ингээд 1927 онд Америкт ирж зааны харьс Сүүзи охин хэмээн алдарсан байна. Феликс бол Иларсо Данлогийн хөвчнөөр өвчсөн ир. Ийм хүмүүсийн арьс юр бусын уян хатан болдог бөгөөд тэрээр биеийнхээ аль хэсгийн арьсыг сунгаж татаж чаддаг төдийгүй Барнумын маш олон шоунд тэрээр орсон байдаг. Мартин Жо Лаурелло 1886 онд Нюрнберг төрсөн. Мартин толгоогоо 180 градус эргүүлж чаддаг байжээ. Тэрээр 20 наснда Европт тоглож эхэлсэн бөгөөд 1921 онд Америк шилжиж ирээд олон шоунд оролцсон аж. 20-р зууны ихэнх үеийн дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй гэгдэж байсан Мэри Энн Биван 1874-өөс 1933 онд Англид амьдарч байжээ. 32 настайгаас акромегали гэх эмгээр шаналж эхэлсэн байна. Энэ нь хүний биеийн яснууд томрох эмгэг юм. Мэри Томас Бивантай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн гэдэг. 1914 онд нөхөр нас барснаас хойш тэрээр амьдралаа авч явахын тулд ажил хийж эхэлсэн бөгөөд гол төлөв аимшигын шоунд оролцох циркийн үзүүлбэр тоглодог байсан гэнэ.